Дөрөвдүгээр бүлэг буюу багшийн хөгжлийн зардал гэсэн хэсэг ийхүү эхэлж байна. Тэгэхээр зэрэг багшийн хөгжлийн зардал гэсэн энэ хэсгийн хамгийн гол ухтгал нь болохоор багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил гэсэн ухтгал байгаа. Энэ ухтгалыг бид нар яг энэ слайдаараа хоёр хуваан авч үзснийг та харж байна. Үүний эхнийх нь бол зайлшгүй хамрагдах сургалт байгаа. Өөрөөр хэлбэл сургуулийн хүрээнээс сургууль дээр явагдах сургалтаас гадуурх төвлөрсөн сургалт гэсэн үг. Яг нөгөө нэг ухтгал нь өөрөөр хэлбэл багшийн ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжиж байгаа өөр нэг ухтгал нь юу гэхээр багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа байгаа. Сургалт, үйл ажиллагаа гэсэн ийм хоёр асуудал байна. Эхний ээлжинд бүгдээрээ зайлшгүй хамрагдах сургалт буюу сургуулийн хүрээнээс гадуур явагдах сургалтыг авч үзье. Энд бол юуны өмнө багшийн өөрийнх нь хэрэгцээг тодорхойлж байгаа. Өөрийн хэрэгцээг тодорхойлох үйл ажиллагаа нь өөрийн үнэлгээ, хүндлэнгийн үнэлгээн дээр суурилдаг. Ингээд багшийн өөрийнх нь хэрэгцээг тодорхойлсны дараа энэ хэрэгцээнд нь суурилсан сургалтын модуль, сургалтын хөтөлбөрийг боловсруулж үүгээр багшийг сургалтанд хамруулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Энийг бол үндсэндээ үндсэн сургалт, зорилттой сургалт, сонголттой сургалт гэсэн 2-3 хувааж авч үзэж болох үгээр энэ 5 жил тутам явдаг үндсэн сургалт, кредиттэй сургалт нь болохоор зэрэг зорилттой болон сонголттой сургалт юм байна. Энийг бүр ингээд утга агуулгаар бүр наривчлан авч үзэх юм бол мэрэгжлийн хэрэгцээнд үнэлсэн, мэрэгжлийн хэрэгцээнд үнэлсэн, хувь хүний яг өөрийнх нь хэрэгцээнд үнэлсэн гэсэн ийм гурван төвшин, ийм гурван чиглэлээр авч үзэж болно. Хоёрдугаарт нь бүгдээрээ багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг авч үзье. Өөрөөр хэлбэл үүдээс өмнө сургалтын талаас нь авч үзсэн, одоо яг цэвэр үйл ажиллагааны талаас нь авч үзнэ. Энэ үйл ажиллагаа гэсэн ойлголтыг бид нар хоёр чиглэлээр илүү наривчлан үзье. Цэцэрлэг сургууль суурилсан үйл ажиллагаа байгаа. Энэ үйл ажиллагаа болтой зэрэг өөрийн үнэлгээ, багшлах үүлийн судалгаа хийх, мэргэжлийн бүлгийн үйл ажиллагаанд хамрагдах, улирал тутам хичээлийн судалгаа хийх, ментор багштай хамтран ажиллах, түүндээ дагалдан суралцах, түүнчлэн ажлын байранд дах сургалт зохион байгуулах, түүнд хамрагдах, бусадтай хамтран ном сурах бичиг, гарын авлага бичих, бүтэц үйл ажиллагаануудыг авч үзэж болно. Үүнээс гадна сургууль хоорондын хамтын ажиллагаа гэж маш чухал функцийг үүнд оруулан тооцдог болсон. Энд болохоор сургууль хоорондын мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаанд тэр багш хамрагдаж болно. Бас сургууль хоорондын эсвэл яг сургууль дээрх сургалт, семинар, хэлцүүлэг, зөвлөгөөнд бас оролцож болно. Үүнийг дэвжнэ гэсэн үг. Түүнээс гадна сургууль хоорондын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, сургууль дээр байгаа тэргуун туршлагыг өөр сургуулийнхаа очиж судлах үйл ажиллагаанд манай багш хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл энэ саяхан хэлсэн сургууль хоорондын хамтын ажиллагаа биднээс нийлүүлээд багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа гэж нэрлэж байгаа. Саяхан слайдыг дүгнэж хэлэх юм бол багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил гэдгийг бид нар нэгдүгээр сургуулийн хүрээнд авч үзэх нь байна. Хоёрдугаар багшийн хөгжлийг дэмжих цэвэр үйл ажиллагааны хүрээнд авч үзнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг яг өнөөгийн байдлаар энэ хоёр үйл ажиллагаа хоёулаа тухайлан зайлшгүй хамрагдах сургалтууд нь бол багшийн хөгжлийн цахим платформ дээр бүгдээрээ суурилан тогтсон гэх бөгөөд яг өнөөдөр биднээсийн та бүхэн зориулан явуулж байгаа удирдах ажлын энэ сургалт бол эхнийх нь ээлжин дээр сургалтын үйл ажиллагаа хамрагдах бөгөөд энэ бол багшийн хөгжлийн цахим платформ юм. Ингээд энэ багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих зардлын тухай одоо бүгдээрээ авч үзнэ. Энэ бол ерөөсөө урд өмнө байгаагүй бөгөөд байсан ч гэсэн тодорхой тэр зориулт нь тодорхой мэдэгдэхгүй үүний төсөл арга хэмжээний хүрээнд авч үзэж болдгоо тэр сургуулийн ерөнхий төсөвт ороод ирдэг ийм зардал байсан бол одоо яг тухайлан зориулт нь маш тодорхой болж орж ирсэн гэсэн үг. Жишээлх юм бол энэ бол тухайн цэцэрлэгийн нийт хувьсах зардлын 1.6%-ийг ерөнхий боловсролын сургуулийн тухайд бол хувьсах зардлынх нь 1.9%-ийг хамарсан ийм ихээхэн хэмжээний төсөв суудсан гэсэн үг. Багшийн хөгжлийн зардлыг цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, ур чадварыг сайжруулах сургалт үйл ажиллагаа санхүүжүүлэхэд зориулж байгаа. Энэ дээр бол тодорхой нэг 4 орчим зарчмыг бид нар энэ дээр дурдан сануулж болно. Жишээлх юм бол хууль, тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа зардлаар дэмжих шаардлагатай. Хоёрдугаарт нь энэ бол яг тэр багшийн өөрийнх нь хэрэгцээнд үндэслэн тухайлан бас сургуулийн хэрэгцээнд үндэслэн байх шаардлагатай. Яг ийм үйл ажиллагаа, ийм сургалтанд төдий хүрээний төсөв мөнгийг зарцуулах гэдэг нь хамтын шийдвэр нийт сургуулийн хамт олонны оролцоонд тулгуурсан байх ёстой. Тэгэхээр энэ төлөлт, үйл ажиллагаа, зардлын хэрэгжилт, тэгээд энэний хяналт нь ил тод нээлттэй шудраг байх ёстой гэсэн ийм хэдэн зарчмыг бол заавал баримтлана гэсэн үг. Тэгэхээр зэрэг багшийн хөгжлийг дэмжих сургалт нь 3 багц цаг, энэ зардлын 60% хүртэлх хувийг түүнд зарцуулж болно. Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа нь үлдсэн зардал нь буюу 40 хүртэлх хувийн энэ мөнгөн хөрөнгийг энэ зардлыг зарцуулж болно гэсэн үг.
За багш нарын хувьд бол одоо мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт нь бол одоо 3 багц цагийн сургалтанд бол хамрагдах шаардлагатай. За 1-2 багц цаг нь бол одоо зорилттой сургалт гэж байгаа. За харин 1 багц сургалт нь болохоор сонголттой сургалт гэж байгаа. За тэгээд зорилттой сургалтын хувьд бол одоо заавал хамрагдах сургалт гэж байгаа. За энэ заавал хамрагдах сургалт гэдэг нь ер нь юу гэсэн үг юм бэ гэвэл тухайн одоо багшийн ажлын одоо гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр тодорхойлогдно гэсэн үг. Нэг өсөндөө одоо сурагчдаас нь хүндлэнгийн шалгалт авсан түүний гүйцэтгэл ер нь хэр зэрэг байсан бэ гэдгийг бол харгалзсан. За харин сурагчд нь одоо хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд бол зайлшгүй энэ сургалтанд бол багш мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд бол хамрагдах шаардлагатай. За сонгох сургалт гэдэг нь ер нь одоо ямар чиглэлээр явагдах вэ гэвэл тухайн багш өөрөө одоо зааж байгаа хичээлийнхаа судлагдахууны талаар одоо онлайн мэдлэг за тэгээд заах ур чадвар арга зүй зэрэгээ дээшлүүлэх чиглэлээр одоо явагдаж байгаа мэргэжлийнхаа хөгжлийг одоо дэмжих чиглэсэн сургалт бол сонгох сургалт гэж ойлгож болно. За мөн одоо үүнээс гадна бол багш өөрөө одоо тухайн одоо тусгай ур чадвараа буюу одоо хувь хүний хөгжил дэмжлэг үзүүлэх сургалт гэж байгаа. Тэр нь бол багшийн одоо өөрөө одоо тухайн олон сургалтуудаа сонгоод суралцах боломжтой сонголт сургалт юм аа. За ингээд ер нь аваад үзэх юм бол сонгох сургалт нь бол тухайн багшийн хувьд мэргэжлийн хэрэгцээнд тулгуурлаж байгаа бол заавал хамрагдах сургалт гэдэг нь болохоор үнэлгээний гүйцэтгэлийн одоо үр дүнгээр хамрагдах сургалт юм аа. За мөн үүнээс гадна бол тухайн хувь хүний хөгжил болон мэргэжлийн хөгжилөө хангах чиглэлээр бол сонголт сургалтанд бол хамрагдах боломжтой гэсэн үг. За ингээд одоо сургалтанд хамрагдахад бол тухайн одоо зарлагдсан модулаас багш нар өөрөө би одоо ямар сургалтанд хамрагдах юм а гэдэг одоо сонголтоо хийнэ гэсэн үг. За энэ сонголтыг хийсний дараа бол тухайн одоо сургалтын менежер сургуулийн захиргаа нь бол тухайн багш нарынхаа одоо 3 багц цагийн сургалтаа нэгтгээд тухайн одоо сургалтанд хамрагдах багш нарынхаа сургалтын нэр болон одоо хамрагдах багшийнхаа тоог бол тухайн цахим платформ буюу одоо E+ захиалга өгнө гэсэн үг. За ингэснээр E+ захиалга өгсөний үндсэн дээр тухайн багшийн одоо сургалтын зардал буюу 1 кредит нь бол 40,000 төгрөг байгаа. Тэгээд нэг багшид бол яг багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр 120,000 төгрөг төсөвлөгдөж байгаа гэсэн үг. За ингээд E+ тухайн багшийн одоо сургалтын төлбөр шилжсэний үндсэн дээр багш сургалтанд хамрагдах эрх нь нэгдэж байгаа гэсэн үг. За хэрвээ багш одоо тухайн 3 багц цагийн сургалтаа сонгосон мөртлөө ямар нэгэн шалтгаанаар одоо тухайн сургалтанд хамрагдаагүй тохиолдолд бол сургалтын төлбөрийг одоо өөрөө төлөх нөхцөл бас бүрдэж байгаа гэсэн үг. За ингэж багшийн одоо мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтуудын үндсэн ойлголтыг та бүхэнд танилцууллаа. За багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагааны зардлуудын тухай бид нар ийхүү авч үзэж байна. Ер нь хамгийн өргөн утгаараа наваад үзэх юм бол сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад очиж байгаа хувьсгал зардлын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод тэр хувьсгал зардлын бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтүүдийн дотор багшийн мэргэжлийн зардлууд орно гэдэг бол үнэхээр энэ одоо боловсролын шинжилгээний хамгийн чухал санхүүгийн амин чухал үзүүлэлтүүдийг илэрхийлж байгаа гэсэн. Ер нь бол багшийн хөгжлийг дэмжих бусад үйл ажиллагаа нь ажлын байранд нь багш ажилтны хөгжлийг дэмжих үндсэндээ чиглэж байгаа. Гэхдээ бол энэ үйл ажиллагаанд төрөл хэлбэрүүдийг би та бүхэн дахин сануулж хэлхийг хүсэж байна. Жишээлбэл бол багшлах үеийн болон хичээлийн судалгаа хийх, ментор ба мент багштай хамтран ажиллах, ажлын байранд хэрэгцээнд зориулсан сургалтад оролцох, мэргэжлийн хөгжлийн бүлгийн хамтын ажиллагаанд оролцох, онол практикийн хурал семинар хэлэлцүүлэг зохион байгуулах түүнд оролцох, тэгээд сургууль хооронд туршлага солилцох уулзалт зөвлөгөө, багш ажилтны солилцооны хөтөлбөрт хамрагдах гэх мэтлэн үйл ажиллагаанууд байгаа. Тэгээд энэтэй холбогдсон зардлууд нь яг юу байх вэ гэдгийг бол одоо сургуулийн удирдлагууд зайлшгүй мэдээж түүнийг яг зориултын дагуу зарцуулах шаардлагатай гэсэн. Жишээлх юм бол үйл ажиллагааны ямар зардлууд байна гэвэл багш ажилтны хөгжлийг дэмжсэн ажлын байранд сургалт зохион байгуулахад шаардлагатай байгаа бичгийн хэрэгсэл болон бусад туршилт судалгаанд зориулагдах хэрэглэгдэх хүн сургагч багшийн цагийн хөлс урамшуулал хоол байр оролцогчдын цайны зардлыг үүнд оруулан тооцож болно. За түүнээс гадна багшлах үеийн болон хичээлийн судалгаа хийх шаардлагатай бичиг хэрэг хэрэглэгдэх хүн програм хангамжуулан бусад үйл ажиллагааны зардал гэж нэрлэж байна. Түүнчлэн багш солилцоо, дуршлаг солилцох уулзалт зөвлөгөөн, онол практикийн баг хуралд оролцох энэ зардлуудыг тооцож зарцуулж болно. Бас мэргэжлийн хөгжлийн бүлгийн хамтын сургалт судалгаа болон бусад үйл ажиллагааны зардал зэргийг сургуулийн удирдлага яг энэний өмнөх слайдууд дурдсан шиг тим процессын дагуу тим хяналтын үр дүнд энэ бүх зардлыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн. Түүнээс гадна багшийн хөгжлийг дэмжих зардлыг зориултын бусаар зарцуулахыг хоригдно. Яг зориултын бус гэдэгт нь ямар зардлууд оролж байна гэвэл бакалавр, мастер, докторийн сургалтын төлбөрийг үүнээс төлж
болохгүй. Дотоодын болон гадаадын аяллыг зохион байгуулах зардлыг үүнээс гаргаж болохгүй. Альва олимпиад уралдаан тэмцээнд оролцох зардлыг үүнээс санхүүжилж болохгүй гэсэн үг. Гүйцэтгэл суурилсан төсвийн шинжилгээ хүрээнд сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын бүрэлдэхүүнд